Сайн байцгаана уу, өдрийн минь төргий. Чулуун цэцэг байна. Би нүдний дээд доод зогт татах болон нүдний цүлхэн ахуулах. Тэгээд энэ хэсгийнхаа өөхийг соруулж өөх суулгах болон арьс жоохон унжилтаа байсан болохоор нөгөө хайлдаг утсаар арьс татуулах мэс ажилбар хийлгэсэн. Одоо ингээд өнөөдөр яг 1 сар болж байна. Өмнө одоо мэс засал хийлгэхийн өмнө миний нүдний энэ доор маш том уудан цар цүлхэн үүссэн байсан. Тэрийгээ дагаад нүдний дээд зог маань унжаад маш их тийм ядрангуй овртой төрхтэй харагддаг байсан. Нүдний одоо энэ доод цүлхэн авсан хэсэгтээ бол ямар ч тийм уул мөр байхгүй, сориггүй, бүр үнэхээр гайхамшигтай эдгэрж байгаа. Бүр айгүй том байсан шүү дээ. Бүр ингээ унж. Дээд зохны булчин чангалах мэс ажиллаар хийлгэсний дараа давхрааны одоо энэ лайн бол илүү тодорч нүд маань ингээд урд өмнө ингээд нээж хахад нэлийн жоохон ингээд дээрээс дарах тийм мэдрэмжтэй байдаг байсан. Тэр нь бол арилсан байгаа. Тэгээд доод зохны цүлхэн ахуулсны дараа болохоор нүд маань илүү сэргэж, цоглог, залуулаг сайхан харагдаж байгаа. Булчин чангалах мэс ачлаар хийсний дараа хоёр нүд маань ижилхэн нүдний одоо давхраа маань илүү тодорч, илүү залуулаг, цоглог сайхан болсон. Хагалгаа хэлэхийн өмнө дух хэсгэрээ нэлээд үрчлээс үүссэн хоёр хацрын хажуугаар нэлээд өөгчөлттэй тэгээд арьс тэрийгээ дагаад нэлээд унжиж суларсан байсан. Ингээд бүтэн өрөнд ингээд өөх суулгуулсны дараа одоо ингээд хялгсан үрчлээнүүд арилж нүүр маань гэрэлтэж цайж илүү булбрай бэби төрхтөө болсон юм шиг мэдрэмж төрж байгаа. Тэгээд нас ахихын ирээр энэ хоёр хацрны хэсэгт нэлээд өөгчөлттэй унжилттай нүүр тэрний хоёроо нүүр дөрвөлжиж их овртой харагдаж байсан. Энэ хэсгийн өөхийг соруулж ингээд хайлдаг утас хийсний дараагаар бол ингээд илүү гоё ингээд V line үүсэж залуу сайхан төрхтэй болсон. Хагалгаа хийлгэсний дараа хэцүү зүйл бол байгаагүй. Эхний 2-3 хоногт ихц дээшээ харж унтхан жоохон хүндрэлтэй байсан. Хагалгаа хийлгэсний дараа эхний 2-3 хоногт нийлэн хавдалттай байсан. Тэгээд 4 дахь, 5 дахь, 7 дахь ингээд хоногудаас хавдар нь бол баг-багаар ингээд буугаад одоо бол нийлэн ингээд хавдар буусан энгийн сайхан байгаа. Хагалгаа хийлгэсний дараа 3-7 хоног болон одоо ингээс 1 сар болж 4 дахь 7 хоногтой харьцуулахад хавдар бол нэлээд буусан байгаа. Тэгээд нүдний одоо лайн илүү ингэж тодорч, илүү ингээд натурал төрхөндөө орж байгаа. Ингээд эргэн тойрны хүмүүс, найз нөхд, аав ээж маань эхэндээ бол эхлээд бүгдээрээ жоохон айцгааж байсан нөгөө ойдл майдл юу таахад одоо эдгээд ингээд яг 1 сарын дараа зураг мургаа явуулахад бүгдээрээ охинтойгоо илүү адилхан болсон байна. Айгүй залуу харагдаж байна, өөр хүн шиг болсон байна гэл бүгдээрээ л тэгж хэлж байгаа. Мэс заслын үр дүнгийн талаар одоо оноо өгөөч 100 онооноос хэдийг өгөхэй гэвэл би 100 илүү 100 оноо өгнө. Учир нь гэвэл одоо эмнэлгийн үйлчилгээ, дээрэс нь эмчийн ур чадвар, сэтгэл ханамж бол өндөр байгаа. Хагалгаа хийлгэхийг хүсэж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд өөртөө биеэр эмнэлэг дээрээ ирж мэрэгжлийн эмчт нь үзүүлж зөвлөгөө авч хийлгүүлвэл илүү үр дүнтэй, илүү сайхан болох болно гэж зөвлөмөр байна. Миний бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дараарай. Баярлалаа. Баяртай.